Элзадгай цахилгааны утас, кабель, угсан нүг хүн явах боломжгүй эвдрэлтэй явган хүний зам зэрэг нь Улаанбаатар хотыг иргэдтэй ээлгүй эрсдэлтэй хот болгож байгаа лээ. Тэгвэл нийслэлийн засаг дарга захирамж гарган нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нь зөрчилтэй газруудад ажиллаж зөрчлийг бүртгэхээс гадна боломжтойг нь тухай бүртэн засаж сайжруулах юм. Нийслэлчүүд бид алхам тутамдаа аюултай орчинд ажиллаж амьдарч байгаагийн нэгийнхэн жишээ бол энэ. Явган хүний яг замын гол дунд тараншааны нүхийг цэмтэлсэн хэрвээ харааны бишрэлтэй ч юм уу эсвэл яарч явж байгаа хүн анзаарахгүйгээр юм тэглж унах юм нөхцөл байдал харагдаж байна. Иймэрхүү иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах энэ нөхцөлийг богдуулсан зүйл нийслэлийн хаа сайгүй байгаа. Үүнийг засаж сайжруулах шаардлагатай байгаамаа. Улаанбаатарчууд бид өглөө гэрээсээ гараад орой гэртээ амьд мэнд эргэж ирэх нь баталгаагүй. Учир нь өнгөрсөн хугацаанд олон хүн эрүүл мэнд болон амь насаараа хохирсон байдаг. Тэдгээрээс дурдвал 2023 оны 7 сарын 23-нд бороо орж байх үеэр Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо явж байсан иргэн ил гарсан цахилгааны утсанд хүрснээр тогон цохиулж гэмтэл савгах судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Мөн 2022 оны 6 сарын 21-нд барилгын караунж 2 хүн нас барсан. Түүнчлэн 2019 оны 6 сарын 19-нд 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбай хаалга нурснаар 11 настай хүү газар дээр нас барсан харамсалтай хэрэг гарч байсан. Тэгвэл энэ мэт хүний амь эрсдэхээс сэргийлж зөрчлийг илрүүлэх тухай бүрэн засаж сайжруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан энэ юм а. Нийслэлийн байгууллага дүүргүүд хамтраад үслэгчлэлтээр явна зөрчлийг илрүүлнэ. За мөн иргэд аж ахуйн нэгжтэй уриалж байгаа юм. Энэ юу гэхээр тухайн аж ахуйн нэгжүүд орчны 50 метрийг бас аюулгүй цэвэр цэмцрэг байх үүрэгтэй. Энэ хүрээндээ өөрсдийнхөө орчныг хувийн хвшлүүд айлуулах боломжоор заавал биднээр ингээд төрийн байгууллага шаардуулахгүйгээр боломж нөхцлөөрөө бүрдүүлээч, төр хувийн хвшлийн энэ хамтын ажиллагааг бүрдүүлээч, нийгмийн хариуцлага ухамсарлаач гэж уриалж байгаа. Яг энэ ажлын маань онцлог болохоор ганцхан дүүрэг гэхгүй дүүрэг ганцаараа шийдэх боломжгүй. Нийслэлийн чиг үүргийн мэрэгжлийн байгууллагууд, хяналтын газар, хот байгуулалтын газар мэрэгжлийн хяналтын чиг үүргийн байгууллагуудтай хамтраад хэрэгждэгээрээ маш даваа талтай ажиллагаа явагддаг. За яг энэ хүрээнд дүүрэг ганцаараа шийдвэрлэх боломжгүй дүүрэг дээр маш их тулгамдсан асуудал бол ер нь барилгын аюулгүй байдал норм дүрм стандартын асуудал. Дээрээс нь дэд бүтц шугам сүлжээний асуудал ч гэдэг юм уу. Яг дүүрэг дээр хамгийн тулгамддаг асуудал байна. Энэ яагаад тулгамддаг гэж хэлж ийнэ гэхээр дүүрэгд анхаарал шийдэх боломжтой биш. Яг барилгын улсын хяналтын байцааг чинь нийслэлийн чиг үүрэгтэй хяналтын газартай гэж ч юм уу явагддаг учраас яг тэр мэрэгжлийн байгууллагуудын ирж байгаараа энэ тулгамдсан асуудлыг шийднэ гэдгээр маш их давуу талтай. Энэ хүрээнд дүүрэг бүрийг 3 бүсчлэлд хувааж нэгтршил хүн ам ихтэй хэсэгт эхний ээлжинд ажиллана. Нэг дүүрэгт ойролцоогоор 15-аас 20 хүн буюу холбогдох мэрэгжлийн бүх байгууллагын төлөөлөл ажиллана. Ингээд зөрчлийг бүртгэж боломжтойг нь тэр доор нь засаж боломжгүйг нь бүртгэн холбогдох байгууллагад нь шаардлага хүргүүлэн цаашлаад зөрчлөө арилгаагүй бол албатан арга хэмжээ авна гэлээ.